Монгол Улсад банкны салбар үүсэн байгуулагдсны 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Дорн таймагт хүндэтгэлийн баярын хурал боллоо. Дорн таймагт Монгол банкны салбар болон арилжааны 5 банк үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 200 гаруй хүн ажиллаж байна. Банкны салбартай ажил амьдралаа холбож, одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Дорн таймагт Монгол банкны салбарын хянан шалгагч тунгалаг туяа, жолооч Нямд орж нар хөдөлмөрийн хүндэт медалаар шагнууллаа. Монгол улс үн эртний түүхтэй зөвхөн орчин цагийн банк биш. Өмнө нь одоо бид бүхний одоо хийж хэрэгжүүлсэн одоо эзэн хаан Чингис хааны үеэс зоос дэлдүүлжтэй. Одоо ингээд Хувлын хаан анхны цаасан мөнгийг хийлгэж үн эртний түүхтэй одоо ард түмэн блэ. Тэгээд бид бүхэн үн эртний түүхтэй орчин цагийн банкны 100 жил гэж тэмдэглэж байгаа боловч бид бүхний одоо үн эртний түүх гэдэг бол асар их одоо түүх байна. Тэгээд та бүхэндээ энэ сайхан одоо их маршлын нутагт ирсэндээ би баяртай байна. Би эзэн хаан Чингис хааны нутаг, их жанжны нутаг, их маршлын нутаг гэдэг ингээд 3 сайхан одоо Монгол улсын төлөө зориг зүрх бүхнээ зориулсан энэ одоо алдар хүнтэй хүмүүсийн нутагт 100 жилээ тэмдэглэхэд ирсэндээ маш их баяртай байна. Та бүхэндээ ард олондоо хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсэн өрөөё. Монгол улсад банкны систем үүсэж хөгжиж бэхжсэний түүх 100 жилийн ойг Дорн таймаг дахь банкны салбарын нийт ажилтнуудаа баярын мэндийг өргөн дэвшүүлье. Би банкны салбарт 20 гаруй жил ажиллах хугацаанд банкны салбарын бүхий л албан тушаалыг хашиж бүгдийг хийж туршлага хуримтлуулсан байна. Намайг ажиллаж явах хугацаанд намайг дэмжиж тусалж ажилласан Монгол банкны салбарын хамт олон, Хотож банкны салбарын хамт олон, арилжааны банкны захирлууд болон залуу банкируудаа маш их баярлж явдгаа илэрхийлье. Одоо бол манай Дорн таймагт маань за Монгол банкнаас гадна 5 банк за 42 нэгжид 290 гаруй ажилтны албан агч бол үйл ажиллагаа эрхэлж одоо явуулж байна. За ингээд та бүхэндээ Монгол улсад одоо банк санхүүгийн байгууллага үүснэ 100 жилийн баярын мэндийг хүргэе. Банкны 100 жилийн түүхийг хамтдаа бичлсэн үе үеийн ахмадууд, удирдлагууд, банкны ажилтнууд хамт олондоо мөн банкны амьдрал хууз байгаа холбон ажиллаж байсан бүхэл хүмүүст Монгол улсад банкны тогтолцоо үүсгэсэн 100 жилийн баярын мэндийг хүргэе. За нийт хүрэлцэн ирсэн банкны салбарын нийт хамт олондоо түүх 100 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээ та бүхэн маань сайхан баярлцгаарай. За Дорнод аймгийн нийт банкны салбарын ажилтнуудаа түүх 100 жилийн халуун баярыг хүргье. Банкны салбар үүсч бэхжсэний 100 жилийн ойг баярын мэндийг нийт одоо үе үеийн Монгол банкны болон арилжааны банкудад ажилласан ажилтнуудаа дэвшүүлье. Мөн одоо банкны үйл ажиллагааг дэмжиж одоо хамтран ажилладаг харилцагч үйлчлүүлэгчид нартай ойн баярын мэндийг дэвшүүлье. За түүхт 100 жилийн ойгоор хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсандаа маш их баяртай байна. Ингээд нийт хамт олондоо Дорн таймгийн банкны салбарын ахмадууд, үе үеийн банкируудаа ойн баярын мэндийг хүргье. Өнөөдөр үнэхээр баярт өдөр болж байна. Би ингээд Монгол банкнд 35 жил ажиллаж чаад ингээд 100 жилийн ойн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ингээд мэрэгжил нэгтэй банкируудаа баярын мэндийг хүргье. За өнөөдөр Дорн таймагт Монгол улсад банкны тогтолцоо үүсэж бэхжсэний 100 жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Ингээд үе үеийн ахмад банкирууд, одоо ажиллаж байгаа залуучууд та бүхэндээ энэ банкны 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Дорн таймаг тухайн үеийн Баян-Түмэн хаан уулын хошуунд 1925 оны 6 дугаар сард Худалдаа аж үйлдвэрийн банкны 4-р хэлтс нэртэйгээр банкны байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн байна. За үүний дараа 1930-ад оноос Баян-Түмэн хэлтс, 1942 оноос Чой болсон хэлтс, 1962 оноос Улсын банкны Дорнод хэлтс, 1972 оноос Улсын банкны Дорнод контор нэрээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар 1991 оны 7 дугаар сараас эхлэн Дорнод аймагт Монгол банкны салбар байгуулагдаж, ийхүү өнөө хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.